Бүгдээр урсан юу? Бүгдээр орсон. За. За одоо ингээд дээш нь юу яана? Эхлүүлнэ. За. За одоо байж байгаарэ. Энд чи одоо юу оруулна да? Энийг ингэж оруулах уу, ингэж оруулах уу? За баярмагш сайн байна уу? Бид офшид энэ уулна. За энэ дэр бид яаж харагдаад байна? Энэ маань сонио харагдаж байна вэ? Та хэд дэлгэсэн дээр ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж харагдаж байна уу? Өөрчлөгдөөл байна. Жижигрээ томроод байна. Одоо чинийх голдоо томроод минийх жижиг харагдаж байна. За байж байгаа. Би энийг явуулах юм. Нөгөө Facebook дээр бас цуг хараадах юм. Явж байна уу? Ямар харагдаж байна? Гайгүй юу? Харагдах байдал ямар байна? Лайв яваад байгаа юм ба шүү дээ. 2 минут авчлаа шүү дээ. Явж байна. Уулын нэг дээш дэлгэц рүү ороод энэ дээр харагдах хэвээр энэ дэлгэцний өн дээр миний компьютер дээр нэг баах юм дагцаад ерөөсө харагддгүй. За ямар ч юусан явж байгаа гэж тооцоолоод та хэд нөө өөрсдийнхөө юун дээр шеэрлээд үзтээ. За ягаана ороод ирсэн байна уу? Минийх бол одоо стрим яар дээр зөвхөн би л харагдаад байна. Нөгөө хүн маань ивэл харагдахгүй боллоо. За бажаар энэ нэг дахиад За яг яаралгүй дээ те. За. Евгений ороод ирсэн. За. За баярмагш хайччүү. Баярмаа багш бичсэн сонсдохгүй яана гинэ. Энийг бол танаас сонсогдож байгаа үстэй. Сонсогдож байна. Энэ уул нь одоо стрим яар дээр юун дээр ягаан чи юу язгуур өртгөр ороод ирсэн үү? Эсвэл өөрийнхөө юугаар хувийн чатаар орсон уу? Хувийн чатаар л орж ирэх шиг байна. Хувийн юу? Стримийн нэг өөрчилсөн. За одоо бүгд харагдаж байна. Байна уу? Байна. За байна уу?
Сонсогдно уу? Сонсогдож байна. За. Баярмаа багш урж ирсэн үү? Баярмаа шорж ирж байна. Ямар ч гэсэн юу дахиад Одоо Биднийх бүгд сонсогдож байна. Аха. Сонсогдож байна. За баярмаа. За ямар ч хэлсэн лайв хийчихээ. Тэгээд ороод ирэх байх гэж найдсан. Сая ороод ирсэн чинь юугаа дахиад ороод ирэх гэж байна. За өнөөдөр бидний лайв хийж байгаа бидний сонсогч байна. За өнөөдөр бид Монгол хэлний орчин цагийн Монгол хэлний залуучуудад хэрэглэнд оруулах саад Монгол талаар ярьж. За өнөөдрийн бидний хөтөлбөрөд шинжлэх ухааны доктор профессор ирээд. За халимыг өгөх төлөвлөлт халимын өгөх хэрэглээ. Профессор Евгений Линдин мөн бороо дусаас бороо төлөж баярмаа болон оролцсон байна. Миний буу дахин хэлсэн байна. Миний дуу давхтаа сонсогдоод байна. За одоо чинь сайн гайгүй. Сонсогдно. давхар эцүүд нэг юм нээц байгаа юм шүү. давхар эсвэл Яг давхар чиний ярьж байгаа яг давхар сонсоод байна. Миний хос тэгээд байна уу? тэгээд энэ Бүгдээрээ тэгээд байгаа юм. Ивэл багш нэг юм ярьж та. За сайн байна уу? таних зүгээр Юунда байна? Нэг л юм давхар нээсэн шиг. Эсвэл нэг хүн нээлттэй микрофон нээлттэй байдаг юм. Тий. Сая хаасан тий. За одоо ивэл багш хаасан. Чиний яриад үстэй. За одоо яаж вэ? Одоо зүгээр сонсогдож байна уу? Одоо зүгээр нэг хүн нээлттэй болохоор ингэ юм байхгүй юу? Тий. Микрофон хоёр давхар нэгчих ингээд яваад байгаа юм байна, тийм ээ.
За тэгэхээр лайв одоо ийм дараалал явуулъя. Юуны өмнө одоо Бат Ирээдүй багш өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад тэгээд ер нь Монгол судлалын одоо монгол хэлний чиглэлээр ямар туршлагатайгаа ингэж хүмүүстэй хэлээж явчих. Тэгээд дараа нь бид нар бүрээ тэгээд халимаг гэж явчих удаа. Дараалал явчих. За тэгээ. Би ингээ майк хаяа. За та бүгдээ өглөөний амгаланг өдрийн амгаланг ирье. За энэ газрын цагаар янз бүр байгаа. За өнөөдөр энэ монгол хэл бичгийн асуудлаар ярилцах болсонд их баяртай байна. За би бол монгол хэл бичиг соёлын хүн. За их сургуулийг Монгол Улсын их сургуулийг төгссөнөөс хойш их сургуультай багшаар ажиллаж бараг одоо 30-40 жил болж байна доо. Энэ хооронд бол ерөнхийдөө гол ажилласан чиглэл бол монгол хэлний үгийн сан утга судлал байгаа. Өөрийн судалгааны чиглэл гэх юм бол монгол хэлний үгийн сан утга судлал. За энэ дотроо бол тэр ойролцоо утгын тухай асуудал байгаа. Тэгэхээр ойролцоо үг гэдэг маань өөрөө ганц үг хэллэгнээс гадна ерөнхийдөө хэлэнд байдаг утгын тогтолцоог бүгдийг авч үздэг тийм асуудал. Тэгээ энэ чиглэлээр судалгаа хийдэг. За ерөнхийдөө бас 2-3 чиглэлээр судалгааны ажлыг хийж ирсэн байна. Нэгдүгээрт нь бол ер нь төгссөнөөс хойш их сургуулийн одоо манай их сургуульд МОСт гадаад оюутны монгол хэлний тэнхим гэж байсан юм л да. Одоо бол нэг тэнхимдээ бол байхгүй бас. Энэ тэнхимд бол зөвхөн одоо их сургууль сурж байгаа гадаад оюутнуудыг сургадаг. Тэгээд тэрэнд тусгай багш нар хичээл заадаг. Тийм ажлыг бол 85-аас 91 он хүртэл их сургуульд хийж агаад. Тэгээд дараа нь бол энэ 91 онд Лондонд SOAS School of Oriental and African Studies гэдэг одоо дорн дахин Африкийн сурлалын тийм нэртэй сургууль байдаг штэ. Тэр сургуульд бол багшаар явсан юм аа. Тэгээ тэнд нэг 4-5 жил ажиллаж агаад эргэж их сургуульд ирээд тэгэл мөн одоо сургуультай тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн захирал гэдэг ер нь энэ монгол хэлтэй холбоотой ажлууд дандаа хийж ирсэн юм хүн. За тэгээд яг нь ер нь энэ гадаад оюутанд монгол хэл заах арга гэдэг юм бол одоо яг орчин цагийн монгол хэлний хувьд шин зүйл, шин орон зай гэж хэлж болно. Тэгэхээр энэ чиглэлээр бол судалгааны ажил хийсэн. За тэгээд сурах бичиг, ном, тойл бичиг, гарын авлага, ярианы дэвтэр одоо юу гэдэг гадаад хүнд хэрэгтэй. Тэр бүх зүйлд бол оролцож хийж, төсөл хэрэгжүүлж нийтдээ одоо нэг 50 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, тойл бичиг хэвлүүлсэн. За энэ дотроос бол ерөнхийдөө бас ихэнх нь Монголд хэвлэгдсэн боловч зарим нэг одоо олон улсын чанартай гэж хэлж болох. Одоо энэ Amazon.com дээр бол нэлээд одоо бестселлер болдог тийм Colloquial Mongolian гэдэг сурах бичиг байгаа. Энийг англид байхдаа тэр Routledge хэвлэлийн газартай хамтарч хийсэн. За мөн бас нэг ном бол юунд хийсэн. Австралийн Lonely Planet гэдэг хэвлэлийн газар байдаг. Энэ хэвлэлийн газартай хамтарч бас гаргасан. Энэ ялангуяа Монголд ирж байгаа жуулчдад бол нэлээд хэрэг болдог. Бас сайн гүйлгээтэй тийм ярианы дэвтэр байгаа. Иймэрхүү хоёр бүтээл бол ер нь бол энэ олон улсын хэмжээнд гадны хүмүүс бол нэлээд сайн мэддэг ийм хоёр зүйл. За бус нь бол ер нь бол мэдээж их сургуулийн болон Монгол Улсын их сургууль болон бусад гадаадын ихтэй сургуулиудын монгол хэлний одоо сурж байгаа гадаадын оюутан, аспирант, докторант зориулсан тийм сурах бичгүүд байгаа. За яг ажлын хувьд бол их сургуульд би түрүү хэлсэн тийм ээ. Тэнхимийн монгол хэлний тэнхимийн эрхлэгч байсан. 98-аас 2003 онд их сургуулийн Монгол
тэр үед одоо Монгол хэл соёлын сургууль гэж байсан. Манай их сургууль 12 салбар сургуультай. Тэрний нэг нь байсан. 2003 он хүртэл хийсэн. Тэгээ 2003 оноос 5 онд би энэ Германы Лайпциг их сургуулийн дорн дахины тэнхимд бас багшаар ажилласан. Тэгээд 2005-аас 6 онд баха Британий номын санд British Library тийм ээ Английн тэнд очиж тэнд байдаг Монгол номын юу каталог хийх төслийг Кембриж их сургуулиас бол хэрэгжүүлсэн. Энэ төсөл дээр бол ажиллаж байгаа. Тэгээд 2007 онд эргэж ирээд их сургуульд явагчилж байгаа. 8 онд энэ Токиогийн гадаа судлалын их сургууль гэж байдаг. Японд байдаг одоо 2 гол монгол хэл заадаг төв байгаа шүү дээ. Токиогийн гадаа судлалын их сургууль, Оскагийн их сургууль. Тэрний тэр Токиогийн гадаа судлалын их сургуульд нь 8-аас 11 он хүртэл 3 жил ажилласан. Тэгээд эргэж ирээд энэ их сургуулийн монгол судлалын хүрээлэн гэж байд юм а. Тэр хүрээлэнгийн захирлаар томилогдоод тэгээд 15 он хүртэл ажиллаж байгаа. Дараа нь бол энэ холбооны бүгд найрамд Герман улсын Бонны их сургуульд бас зочин профессороор өргөдөд 17 оны сүүл хүртэл ажилласан. За ингээ 17 оноос хойш ирээд энэ Монголд их сургуульд ажиллаж байгаа. За энэ хооронд бас энэ төрийн их сургууль, дээд сургуулиас гадна Монголд байгаа энэ Монголын Монгол хэл бичгийн багш нарын үндэсний холбоо гэж байгаа. Одоо төрийн бас байгууллага тийм ээ. Тэр байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа. Яг одоо бол энэ ажилдаар нэлээд голлон анхаарч байна. Ягаад тэгэхээр сүүлийн үе та бүхэн мэдж байгаа монгол хэл бичигтэй холбоотой асуудал нэлээд одоо сайнаар ярил тийм ээ хүчийг авч ер нь бол энэ ганц монголчуудын биш дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон. Энэ бол одоо биднэрт бас нэг талаасаа сайн зүйл болж байгаа. Энийг бид нар харин зөв ашигла зөв анхаарч нэгэнд одоо хүмүүсийн анхаарлын төвд төр засгийн анхаарлын төвд тийм ээ улс төрийн анхаарлын төвд нэгэнд орж ирсэн учраас энэ дээр бол энэ ялангуяа мэрэгжлийн холбоо бол нэлийн итгэв санаачлахтай ажиллах ёстой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ олон нийтийн хилцүүлэг за лайв тэгэл одоо энэ семинар за энэ төрийн байгууллагуудын янз бүрийн төсөл энтерт бол аль болохоор одоо оролцож энэ холбооны дуу хоолойг хүргэж байх ёстой. Манай энэ холбоонд бол нэг 1000 орчим гишүүн байгаа. Ер нь Монгол улсын хэмжээнд нэг 3000 орчим монгол хэл бичгийн багш нар байдгийн. Одоо дунд сургуулийн хэмжээнд, бага дунд сургуулийн хэмжээнд. Дээр нь ихтэй сургуулийн монгол бичгийн багш нарын нэмбэл нэг 4000 хүрч магадгүй. Тэгээд энэ манай энэ холбоо бол ерөнхийдөө энэ одоо бага дунд сургууль тэгээд дээд сургуульд ажиллаж байгаа багш. Дээрээс нь нэмээд судлаачдын дуу хоолойг хүргэх тийм ээ. Тэдний одоо санаачлаг гаргаж байгаа тийм зүйлүүдийг дээш нь төр засагт хүргэж тэднэрээр одоо янз бүрийн шийдвэр гаргуулах нөлөөлөхийн төлөө ажиллаж байгаа ийм байгууллага байна. За иймэрхүү байдалтай. За өнгөрсөн 9 сарын 9-нд баха бид нар бас нэг яг тэр нөгөө өвөр Монголд нэг асуудал үүсээд одоо монгол хэл бичгийг заах асуудлыг өөрчилснөөс болоод энэтэй холбоотойгоор бол манай холбооноос бол нэг тийм нээлттэй хилцүүлэг маяг юм хийсэн байгаа. Тэгээ тэрэн дээр танилцуулж исэн би зарим нэг слайдыг энэ лайв явцд би та бүхэн зүгээр үзүүлье, сонирхуулж. Энэ ерөнхийдөө дотоод Монгол улс дотроо болж байгаа энэ асуудлын талаар бид нар бол ярьж байгаа. Мөн одоо гадаад байгаа гадаадд сурж төрсөн одоо тэнд өсч төрж байгаа тэнд сурж байгаа тэр хүүхдүүд монгол хүүхдүүдийн монгол хэл бичгийн боловсролыг яах талаар бас ярьж байгаа. За иймэрхүү байдалтай. Ингээ ер нь бол яг товчтой хэлэхэд бол энэ дэлхийн олон орны монгол судлаач нартай хамтарч ажилладаг. Өөрөө бол монгол хэл соёлын чиглэлээр хувийн одоо судалгаа хийдэг тий. Монгол дотроо бол энэ монгол хэл бичгийн багш нарын бодлогыг ерөнхийд нь одоо хариуцж байгаа гэж хэлж болно, төлөөлж тийм ээ. Иймэрхүү байдалтай. За
Бат ирээдүйн огшд баярлалаа. Одоо Баярмаа огш руу шилжчихөө. Микрофон болж гинөө Баярмаа огш. Харин мэдэхгүй байна. Одоо намайг нөгөө охин сонсож байна уу? Сонсож байна шүү. Сонсож байна. За баярлалаа. Бат ирээдүйн огштай аль дээр нөгөө танилцах гэсэн таны нөгөө номуудыг нөгөө Монгол очих ороод нөгөө банк нөгөө авдаг шүү. Маш их сайн номтой, сонирхолтой номтой баярлалаа тань. Тэгээд нөгөө би бол Баярмаа Булжанимаева Евгений багштай бас танил шүү. Нөгөө халмаг хурдлаар баг хурдлаар явахдаа бас нөгөө уулздаг. Евгений, помните меня? Тэгээд нөгөө би бол 1999 онд нөгөө Бурят улсын их сургууль төгссөн. Тэгээд нөгөө Валентин Иванович Рассадны нөгөө шавин байгаа. Тэгээд нөгөө та нар бүгдээрээ нөгөө Жаргал Бадагару гэдэг хүн байдаг штэ нөгөө эрдэмтэн. Тэрийг бүгдээрээ нөгөө таньж байгаа. Тэр Жаргалны нөгөө ангийн хүүхэд нэг ангид сурсан. Тэгээд 1999 онд нөгөө сургуулаа төгсөөд тэгээд Монголд очиж нөгөө орос хэл заадаг байсан. 3 жил зааснаа. Тэгээд нөгөө эргээд ирээд Бурят улсын их сургуульд Монгол хэл заахаар орсон. 2006 онд халмагт Валентин Иванович Рассадны нөгөө явсны дараа бас нөгөө очоод тэнд нөгөө юугаа дид докторийн нөгөө ажлаа хамгаалсан. Дид докторийн ажил бол уран дарахчуудын нөгөө нэр томьёо гэдэг ажлаар хамгаалсан. Тэр нь бол нөгөө Бурят, халмаг, Монгол, дагуур, баргуу тийм нөгөө хэлэнд арьсаар юм хийсэн. Тэгээд нөгөө модны дархан, тэгээ алт мөнгөний дархан, төмөрөөр юу хийдэг байсан. Тэр нөгөө нэр томьёонуудыг цуглуулж нэг дор болгосон юм. Тэгээд одоо бол Бурят улсын их сургуультай ажилласаар байгаа. Сүүлийн 4 жилд одоо Бурят улсын их сургуульд Төв Азийн хэл бичгийн тэнхим гэдэг байдаг. Тэр тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Тэгээд миний нөгөө гаргасан ном тийм их бишээ. Тэгээд нөгөө энэ нэг л ном одоо нөгөө танилцуулах гэсэн. Энэ бол нөгөө Саяна багштай хамт гаргасан нөгөө орчин цагийн монгол хэл гэдэг сурах бичиг гаргасан. Энэ сурах бичиг бол нөгөө дотроо 40 хичээлтэй. Тэгээд сурах бичиг болгон хичээл болгон нөгөө 7 хэсэгтэй. Тэр эхлэхдээ нөгөө түргэн хэллэг, тэгээд дараа нөгөө юу гэх юм морфологи теори нөгөө оруулаад тэгээд харилцан яриа эсвэл тэгээ харилцан ярианы дараа нөгөө даалгарын дараа нөгөө шин үг гэх мэт нөгөө бүгдийг оруулсан байгаа. Ягаад гэвэл нөгөө сүүлийн үед Скарадумова багшийн дараа нөгөө тийм нөгөө сурах бичиг гаргаагүй байсан. Тэгээ энэ сурах бичиг тэгээд Тува, халмаг тэгээд нөгөө хаана нөгөө монгол хэл үздэг тэр нөгөө сургуулиуд банк авдээ. Тэгээ энэ сурах бичгийн дараа тэгээд Монгол уран зохиол гэдэг нэг товчхон бас нөгөө сурах бичиг гаргасан. Тэгээд хамгийн сүүлдээ бол нөгөө бизнес монгол хэл гэдэг бас нэг сурах бичиг гаргасан. Тэр одоо нөгөө хондоо надаа байхгүй бүгдээрээ нөгөө
бүгдээрээ нөгөө аваад тэгээд дууссан байгаа. Одоо байхгүй. Тийм л байгаа да. Бурят улсын их сургуульд одоо монгол бичиг, орчин цагийн монгол хэл, ярианы хэл, тэгээд нөгөө бизнес монгол гэх мэт зөндөө хичээл ордъё. Тэгээд нөгөө Солонгос, Япон хэлний оюутнуудтай харьцууд нь тийм их оюутантай биш. Нэг 10 хүртэл нөгөө оюутан 5-6 оюутан байдаг. Тэгээд за хичээл заагаад тэгээд нөгөө хавар монгол хэлний 7 хоног гэд бас нөгөө тэмцээн явуултыг. Тэгээд консулын газарт Монгол консулын газартай хамт бас их ажилтээ. Янз бүрийн олимпиад явуулдаг. Тэгээд бол өөр тэгээд ярих юм байхгүй те. Тос сонсож байна. Сонсохдохгүй байна гэж. За баярмагш баярлаа. За тэгвэл дараагийн асуулт болтол нөгөө Ивэл багшийн одоо танилцуулгыг сонсгоё төлөө. За самбайно ахын сонсож байна уу? За сайхан үзэж байна уу бүгдээ. Намайг Ивэл багш гэдэг. Орос нэр Бимбиев Евгений гэдэг хүн байна. Би одоо Халмик курсаас одоо бол Баярма Балжинимаева та бидний тэр хуралд танилцсан. Би бол одоо Халмик улсын их сургууль 2000 онд төгсөөд тэгээд түүнээс дараа манай Орсын шинжийн ухааны Халмик соёл түүж хэл шинжилдэг юм хүрээлэнгд ороод тэнд ажиллаж байсан. Сонсож байна уу? Тэгээд түүнээс дараа Москва 2001 дугаар онд Москван шинжлэх ухааны хэлний хүрээлэнгд ороод миний багш Первеев Григорий Ференович миний багш байна. Та Первеев багшээс сонсон бүгдээ тийм ээ? Сонсоогүй. Первеев байна. За тэгээд тэр миний багш байсан. Тэгээд Москва 2005 дугаар он тэндүүд доктор хамгаалан харсаад тэгээд Халмикт ирсэн. Тэгээд түүнээс дараа одоо манай Орсын шинжлэх ухааны Халимгийн соёл түүж шинжилнэх хүрээлэнгд тэнд ажиллаж байгаад тэндүүд энэ жил хүртэл тэнд ажиллаж байсан. Тэгээд энэ жилээс өмнө би одоо их сургуулийн багш болоод бас манай Халмикын гэдэг сонина захирал болоод ажиллаж байна. Манай Халмик улсын тэмдэг сонин байна. Халмикын гэдэг сонин тэгээд тэндүүд ажиллаж байна. Одоо энэ жилээс байна. Миний одоо судлал одоо шинжилдэг болов юм. Манай Халмик одоо тод бичгэн дурсгал тод бичгээр сонирмсдаг. Одоо Халимгийн их сургуульд тод бичиг зааж байна би. Тэгээ тийм хичээлтэй. Тийм мэржилтэй. За. Та ийгээд ахраар боллоо. Бас асуудал байвал бас асуудал өгч болно. За, сайхан танилцуулга гэж өгсөнд баярлалаа. Тэгээ уул нь өнөөдөр бас бид өвөр Монголоос
бас Өвөр Монголын их сургуулийн аль нэг профессоруудыг өрья гэж бодсон боловч харамсалтай нь одоо цаг үеийн байдлаас болоод ерөөсөө Өвөр Монголын багш судлаачтай холбогдох одоо тэднээсийг бас энэ ярилцлаганд оруулж итгэж үнэмшүүлж чадсангүй. Тэгээд цөөхөлөө одоо ингэж хийчлээ. Тэгээд ямар ч хэсэн Өвөр Монголд үссэн монгол хэл бичгээр одоо ярьж сурах байдлыг хориглосон асуудал биднээсийг бүгдийг сэрээсэн байгаа гэж бодож байна. Тэгээ үүнийг далимдуулаад бид нар одоо яг орчин цагт одоо яг монгол хэлээ залуу үедээ яаж өвлүүлэх вэ гэдэг талаар нэлээд хоорондоо сайн ярилцаад харилцан биеиндээ тусалцаад тэгээд бүтээмжтэй ажиллахад болох байхаа гэж бодож байна. Одоо тэгээд яг орчин үеийн одоо орчин нийгэмд одоо халимгийн нийгэмд, бурайдын нийгэмд, Монголын нийгэмд яг залуучуудад одоо монгол хэлийг халимгаараа бурайдээр нутгийн аялгаар ярих юм уу? Ямар асуудал бэрхшээлүүд байна вэ? Нийтлэг асуудал бэрхшээлүүдэд хэдүүлээ нэг сайн ярьж авах уу та. За тэгвэл одоо юу яах вэ? Төрөөнийхөө юугаар явчихад тойргоор явахд болох уу? Эсвэл өөр санаа байна уу? За тэгвэл Батэрээд багш руу тойрог очлоо. За би нэг юу үзүүлээ. Яг энэ саяын асуулттай холбоотойгоор би нэг зөвхөн судалгааны юу үзүүлээ. Энэ харагдаж байна уу? Байна уу? Юу харагдахгүй байна? Слайд харагдахгүй байна. За. Таны дүрслэл харагдаж байна. За. Одоо харагдахгүй байна уу тий? Тий, ялгаагүй байна. Тань л харагдаж байна. Юу слайд гарвал би хуруугаа гоцолгоё тий. За тий. Слайд share stop sharing гэдэг байгаа мөртлөө харагдахгүй байна тий. Одоо харагдахгүй байна уу тий? Миний зураг ороод байна тий. За stop sharing. Дахиад үзүүлнэ тэгвэл. За. Одоо. За энэ үзүүлэх гэсэн чинь энэ уг нэг сонирхолтой судалгаа байхгүй юу? За юу вэ гэхээр зэрэг юм байгаа. Энэ манай Монгол хэл бичгийн асуудал бол үндэсний хэмжээний үнд цэвэл мөн гэдэг тал дээр судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр ер нь бол манай та бүхэн бас мэдж байгаа Монголын үндсэн хуулинд бол энэ нэгэнтээ бол монгол хэл бичиг энэ талаар бол одоо чухал талаас нь тийм үнд цэвэл болох талаас нь заачсан байгаа. Тэгээд энэ Монголын соёлын ганц хэл биш их олон зүйлийг оролцуулаад бол энэ судалгааны тийм юу хийсэн социологийн судалгаа. Тэгээ энд бол нэг Улаанбаатар хот болон Улаанбаатар хотын одоо 9 дүүрэг байдаг. За дээр нь 21 аймгийн 11 аймагаас тэгээд одоо 330 сумын 106 сумаас бүгд нийлээд нэг 2000 орчим хүний одоо энэ судалгаа энэ соёл урлагийн сургуулиас хийсэн байна. Тэгээ энэ судалгаанд бол нийтдээ бол 12 үнд цэвлийг танилцуулсан байгаа. Өөрөөр хэлбэл 12 үнд цэвэл дотроос одоо хамгийн чухал гэж та юу
үзэж байна вэ? Жишээлх юм бол монгол хэллийг ч юм уу, монгол бичгийг ч юм уу, монгол дээл ч юм уу, монгол хувцас ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар. Тэгэхээр зэрэг энэ судалгаанд хамрагдсан 2000 орчим хүний 82.7% нь бол монгол хэллийг бол одоо Монголын одоо үнд цэвэл мөн гэж ингэ тогтоосон. Тогтоохын хоёр нь тийм дүн гарсан. 63.9% нь болохоор монгол бичиг бол монголчуудын үнд цэвэл мөн гэж. За 3 дугаарт нь бол бит бос өв болж байгаа нэг аман зохиол тийм ээ. Аман зохиол бол 52%-аар 4 6 7 дугаар байранд болохоор зэрэг нөгөө судар ном тийм ээ, ном гэдэг ерөнхий утгаараа 46.1%-аар бол 6 7 дугаар байранд орсон байх ч шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар бол энэ өнөөдрийн энэ хүмүүсийн одоо скрин шеэр байна уу те? Байхгүй юу? Скрин шеэр өгнөгийг гараад ах юм. Тэгсэн мөртлөө харагддаг юм бах та. Сони юм аа. Иймэрхүү зүйл байна. Харагдахгүй байна уу те? харагдаж байна. Бүх юм харагдаж. Скрин шеэр харагдаж байна уу? Харагдаж байна. Заавалж болж. Тэгвэл би ингээд дараачихны үзүүлээд яваад бай. Иймэрхүү мэхтэй судалгаа байгаа. Тэгэхээр энэ судалгааны үр дүнд юу харагдаж байна гэхээр зэрэг монголчууд бол энэ бас монгол хэл бичгийнхаа энэ одоо соёл дотроос өөрийнхөө хэл бичгийн асуудлыг бол бас үнэхээр чухал гэж боддог юм байна, үнэлдэг юм байна гэдэг энэ юу бол байдал харагдаж байгаа. Монголын хувьд бол тийм ээ. Тэгэхээр яагаад энийг ярьж байгаа нөхөр зэрэг та бүхэн мэдчихэж байгаа социализмын үеэс юм уу одоо сүүлийн энэ юу нээлттэй эдийн засаг руу зах зээл рүү шилжснээс хойш монголчуудын хувьд миний хувьд бас нэг боддог зүйл бол энэ өөрийнх нь үндэсний хэл соёлоос гадаадын хэл соёлыг дээр тавих ийм одоо үзэл онол маш их үзэл суртал тийм ээ явсан учраас хүмүүс одоо өөрийнхөө төрлөх хэл бичиг соёлыг одоо ямар хэмжээд авч үздэг юм бэ гэдэг тэр сэтгэлгээнд бол нэлээд өөрчлөлт гарсан байх гэж бодож исэн чинь харин харьцангуй гайгүй. Яг нэг 1500 600 хүний судалгаа бол бас тийм муу судалгаа биш л дээ. Тийм учраас бол энэ ямар ч байсан нэг монгол хүмүүсийн сэтгэл санаанд бол энэ монгол хэл бичиг соёл гэдэг юм бол ер нь нэлээд дээгүүр байгаа юм байна гэсэн ийм одоо судалгааны одоо сайн тал байгаа. Тэгэхээр энэ зүйлэн бол бид нар бол бариад тэгээд одоо манай төр засгаас бол ерөнхийдөө бас юу яаж байгаа л да. Нэлээд одоо арга хэмжээ авч байгаа. Та бүхэн мэдж байгаа бол одоо ер нь бол энэ монгол хэл бичгийг ингэж орчин үеийн одоо залуучууд, хүүхэд багчууд сургууль соёл зааж тэгээд одоо сургууль соёлоос гадуур өөр шугамар одоо тэдний мэдлэг боловсрол, мэдлэг чадварыг сайжруулахад чиглүүлсэн манай тэр төр засгийн үндсэн тийм баримт бичгүүд гэж байгаа. Энэ дотор бол жишээлбэл одоо хамгийн юу нь бол одоо олон жилийн өмнө гарсан гэж үзэх юм бол яг 10 жилийн өмнө гарсан тийм ээ. Монгол улсын ерөнхийлөгчийн 155 дугаар зарлиг гэж байгаа. Ер нь бол энэ манайх одоо нэг 4-5 ерөнхийлөгч гарсан гэхэд гарсан ерөнхийлөгч болгон бол энэ монгол хэл бичигтэй холбоотой нэг зарлиг ч юм уу эсвэл 2 зарлиг ч юм уу. Тэгээд тэр тодорхой нэг монгол бичгийн юм уу монгол хэл соёлын хэрэглээг нэмэгдүүлэх талаас нь тийм шийдвэр гаргаж явдаг байхгүй юу. Тэгээд энэтэй холбоотойгоор бол энэ ерөнхийлөгч нар бол энэ ерөнхийлөгчээр ажиллаж их хугацаанд яг энэ монгол хэлтэй холбоотой шийдвэрийг гаргаж ирсэн. За дараа нь бол энэ 2013 онд засгийн газрын тийм 37 дугаар тогтоол гэж гарсан. Тэр тогтоолд бол энэ монгол хэл бичгийг бас одоо сайжруулах тухай дээр одоогийн алтан үе гэдэг ерөнхий сайд байсан тэр үед. Дараа нь бол яг 15 онд юм уу одоо 5 жилийн өмнө тийм ээ монгол хэлний тухай хууль гарсан. За энэ хууль бол миний бодлоор бол ерөнхийдөө их сайн хууль болсон. Өөрөөр хэлэх юм бол энэ монгол хэлээр одоо хэн ямар шийдвэр гаргах вэ? Хэн ямар үүрэг гүйцэтгэх вэ?
хэн ямар эрх хэдлэх вэ гэдгийг нэлээд нарийн зааж өгсөн тийм сайн хууль. Энэ хууль бол ингээ хэрэгжээд 5 жил болоод явж байна. За өөр нэг зүйл бол энэ 96 дугаар тогтоол гэдэг сая энэ оны те 20 оны 3 сард энэ засгийн газрын тогтоол гарсан Монгол бичгийг үндэсний хөтөлбөр болгож хэрэгжүүлэх 3 дугаар хөтөлбөр гэдэг. Яг тэгэхээр нөгөө монгол хэлний тухай хууль 2015 онд гарсан энэ хуульд 2025 оноос төрийн албан хэргийг монгол бичгээр зэрэг хөтлөнө гэсэн ийм заалт орсон учраас энийг одоо 2025 он хүртэл бүх Монгол улс даяар нийтээр нь хөдөлгөх бүх хүмүүсийн анхаарлыг чиглүүлэх залуучуудыг ялангуяа төрийн албаны хүмүүсийг сурах дээрээс нь мэдээж нөгөө дунд сургууль зааж байгаа сургалтыг сайжруулахын төлөө нэлээ одоо ажил хийх ёстой. Энийний дагуу тийм хөтөлбөр төлөвлөгөө хийгээд тэрийг ингээд батлаад тэгээ сая өнгөрсөн 7 хоногт засгийн газрын юугаар хурлаар бас хэлэлцээд төлөвлөгөөнийхэн хөтөлбөрийн ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гэдгийг минь батлаад ингээд яг юу хийх вэ гэдгийг баталчихсан. Иймэрхүү байдлаар. Тэгээ иймэрхүү байдлаар олон янзаар бол энэ одоо манай монгол хэлний мэрэгжлийн судлаачид багш нар тэгээд монгол хүмүүс бол ерөнхийдөө юу яах чиг баримжаа болгоод тэгээд ажиллаа хийж явах ийм боломжтой болсон гэдгийг бол хэлэх гэсэн. За өөр нэг зүйл бол юу вэ? За энэ бол яг сая юунууд жишээлбэл яг би та нарт нэг юу хэлье тийм ээ. 37 дугаар тогтоол гэж одоо 13 онд гарсан энэ тогтоолд юу байсан бэ гэхээр тэр үеэс эхлээд бол манай Монголд бол юу яаж байгаа л да. Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдээс тийм ээ одоо нэг 10 дугаар анги юм уу одоо 12 дугаар анги энэ хүүхдүүдээс бол ихтэй ерөнхий шалгалт гэж авч байгаа шүү дээ. Тоо мо одоо тэгэл гадаад хэл монгол хэл гэдэг. Тэгэхээр энэс өмнө бол ерөөсөө монгол хэлний ангид орох хүнээс л монгол хэлний шалгалт авна гэхээс ч өөр хүмүүсээс бол монгол хэл авдаггүй байсан. Тэгэхээр одоо бол энэ бүх төгсөгчнөөс монгол хэлний шалгалт авдаг болсон. Энэ 13 оноос хойш. За монгол кирилл бичгийн өсгийн дүрмийн журмалсан толийг гаргана гэж тэр үед ярьж ирсэн. Тэгээ сая энэ 2016 7 онд гарсан баха. Гарсан. За өсгийн дүрмийн алдаа засдаг тийм программыг одоо хийя гэж ярьсан. Тэр бас хэрэгжсэн. Ангууч билүү тийм ээ тийм нэртэй одоо юу байгаа энэ манай баргийн төрийн албаны бүх юунд одоо хэрэглэгдэж байгаа тэр өсгийн дүрмийг засч хийдэг. За төрийн албанд ажилд орж байгаа хүмүүсээс монгол хэл за дээр нь бичгийн шалгалт авъя гэж ингэж за энийг бас ингээ бид нэр бас энэ төрийн албаны зөвлөлийнхэнтэй хамтраад бол монгол бичгийн шалгалт авдаг. Тийм тест боловсруулад тэгээд тэр төрийн албанд орж байгаа хүнээс шалгалт авахдаа 100 шалгалтын асуулт байлаа гэхэд 30 асуулт нь бол монгол хэл тэр дотроо 20% нь юм уу тийм ээ монгол бичгийн асуудал. Тэгэхээр одоогийн төрийн албанд орж байгаа бүх хүн бол монгол бичгийн шалгалт өгж байгаа гэж ингэж ойлгож байгаа. За мөн тэр үед нь яригдсан зөвлөө хот суурингийн төрийн өмчийн болон хувийн хилшлийн бүх байгууллагуудын одоо хаяг гадна талаа хаддаг адрестэй. Тэгээд зар сурчлагаа энэ зүйлүүдийг бол одоо монгол кирилл бичгээр давхар явна гэсэн ийм зүйл байна. Тэгэхээр иймэрхүү маягаар бол энэ ерөнхийдөө олон зүйлийг бол юу яаж. За энэ өөр бас нэг зүйл ярихад бол та нар бас мэдчихэж магадгүй мэдэхгүй ч байж магадгүй. Төрөүний минийгээс 2015 оны монгол хэлний тухай хууль бол ерөн би хэлсэн тийм ээ сайн хууль болсон гэж. Тэгэхээр энэ дотор бол ийм заалт байгаа. Монгол хэл нь монгол үндэстний гэж байгаа тийм. Оюуны соёлын үн төв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа. За энэ өөрөөр юу хийж ийм гэхээр нэг талаасаа бол энэ улсын Монгол улс, Монгол гэдэг энэ одоо тусгаар тогтносон улсын соёл иргэншлийн язгуур үндэс тэрний нэгдмэл байдлыг дээрээс нь аюулгүй байдлыг тийм ээ тэгээд тусгаар тогтнолыг хамгаалах нэг төрлийн баталгаа болно. Өөрөөр үндэсний хэл соёлтой байна гэдэг бол баталгаа.
Дээрээс нь Монгол үндэсний ихээр одоо бид нар бүгдээр орно тийм ээ. Тува, Бүрээд, тэгэл Өвөр Монгол, Нар Монгол за одоо тэгээ өөрөөр хэлбэл энэ Монгол хэлний тухай хуулинд оруулах хамгийн сайхан заалт байна. Ийм учраас бол энэ бид нар бол энэ одоо Өвөр Монголд болж байгаа монгол хэлний тухай асуудалд бол одоо хошууд өрөх тийм ээ. Тэр саналаа хэлэх ийм эрхтэй ийм одоо хуульчлагдсан тийм төвшөөрөл гэж ингэж хэлж байна. За тэгээд энэ хуулийн дотор бол яам юу хийх юм, ерөнхий сайд юу хийх юм, ерөнхийлөгч юу хийх юм, боловсролын яамнаас гадна бусад яамдууд юу хийх юм тийм ээ. Жишээлбэл соёлын яам. Тэгэхээр энэ соёлын яам бол одоо сая та бүхэн мэдж магадгүй. Сая шин засгийн одоо их хурл бол их хурлын сонгуул болоо дараа нь засгийн газар шинээр байгуулагдаж соёлын яам гэдэг тийм шин яам байгуулагдсан. Тэр яамны үүргийг бас энэ монгол хэлний хуулийн дотор бол оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ заалтанд жишээлбэл монгол хэл бичгийн соёлын өвийг хамгаалах үндэсний монгол бичгээр оюуны өв сан ардын аман зохиол болон Монголын утга зохиолын судалгаа сургалтыг өргөжүүлэх ажлыг боловсролын байгууллагатай хамтарч хэрэгжүүлнэ гэдэг бүр ингээд тусгайлан зааж өгсөн байна. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо сая шинэ яам байгуулахдаа бол ерөнхийдөө бас саналаа өгсөн. Энэ дотор нь юу гэхээр зэрэг Mongolian Language Policy and Language Education Policy гэдэг юмыг соёлын яамуудаа хариуцаж тэгээд нэг ард нийтийг одоо бичиг соёлын тэр чиглэлээр нь дамжуулж үйлдвэрлэж одоо хүмүүжүүлэх ёстой гэдэг энэ тал руу надад анхаараач гэсэн тийм санаагаа хүртэл бид нэр соёлын яамд өгсөн байгаа. За ингээд ярих юм бол тэр хуулийн дотор бол тэр мэдээлэл харилцаа холбооны газар нь юу хийх юм тийм ээ энэ төргээ бүгдийг наривчлаа заачсан байгаа учраас ерөнхийдөө нэг миний хэлээд байгаа сайн хууль болсон гэж хэлэх үндэслэл бол эндээ байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ хуулийн заагдсан энэ зүйлүүд хэрвээ хэрэгжээд эхлэх юм бол ерөнхийдөө энэ монгол хэл соёлтой холбоотой асуудал бол нэлээд гайгүй болох тийм боломжтой гэж үзэж байгаа. За ийм байна. Ингээд энэ шеринг зогсоогоод тэгээд дараагийн хүнд боломж өгөх их олон юм яриад бас хэцүү. За ингээд дараагийн хүнийг яриулъя те. Байна уу? За баярмаа гэж ярихнэ одоо. Багшаа та нөгөө Монголд нөгөө монгол хэлний төвшин тогтоох сорилго гэдэг нэг ном гаргасан тийм ээ. Тэгээд тэр гадаад оюутнуудад гадаад иргэдэд нөгөө тийм тест авна гэж эхэлснэ. Тэр нь биелүүлсэн үү? Тэр нь нөгөө тест авж байгаа юу? Тий. Тэгэхээр юу вэ? Тэр ном гаргаад тэгээд нөгөө улсын нөгөө юугаар аавна гэснээ тэгээд ерөөсө сураггүй байсан шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр энэ бол юм болсон байна. Тэр бидний гаргасан ном бол юу байна? Дунд шатны ном байна. Дунд шатны. Өөрөөр хэлэх юм бол ер нь одоо тест гэдэг маань чинь одоо хамгийн бага левелээс ахвалаад хамгийн дээд түвшинд хүртэл одоо явах ёстой шүү дээ. Энэ одоо олон улсын хэлний шалгалтуудыг харахад бид нар ч гэсэн тийм байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо англи хэлж байд юм уу, орос хэлж байд юм уу, хятад хэлж байд юм бүгдээр. Гэтэл чинь манай Монголд яасан хэр зэрэг тэр нөгөө шалгалтыг ерөнхийд хийх ёстой гэдэг юм хүлээн зөвшөөрж байгаа боловсрол яам. Тэгсэн мөртлөө хийлгэхдээ тэр шалгалтынхаа дундаас нь сугалж аваад дунд левелийн тий дундынхын аваачийг хийгээд гаргачаад тэрний өмнөх левел эсвэл одоо upper intermediate байд юм уу тэрийг хийгээгүй орчихсон байхгүй. Тэгээд одоо бол энэ саяын бидний одоо ярьж байгаа энэ төвшөнд бол энэ төвшний энэ одоо гадаадын хүн монгол хэлний шалгалт өгөх тестийг хийнэ гэж ярьж байгаа. Тийм учраас тэр ном хийгээд тэгээд зогссон. Тэгээд тэр нэг төсөл байсан юм а. Тэгээд дуусаа. Тэгээд тэрийг нөгөө цааш нь хийлгэх юм уу үгүй юу? Тийм одоо тэрийг ингээд тэр одоо бүр олон улсын стандарттай тийм
шалгалт болгож хийнэ гэж ярьж байна. Тэр нөгөө тэр ном гарвал тэгээд нөгөө стандарт гарвал тэгээд нөгөө өөрийнхөө нөгөө оюутнуудаа тэр стандартын дагуу нөгөө хичээл заах юмсан. Их ёстой. Тийм харин тийм ёстой. Тэгээд нөгөө энэ нөгөө стандарт энэ төр юм гарвал нөгөө манай нөгөө Бород улсын их сургуульд нөгөө Монгол хэл соёлын төв гэд байдیں۔ Тэгээд нөгөө тэр төв дээр нөгөө шалгалт авнаа гэхээр нөгөө заавал Монголд очих биш нөгөө манай төв дээр ингээд юугаа өгөөд нөгөө шалгалтаа өгөөд тэгээд дүнгийн юугаа дэвтэрээ аваад тэгээд Монголд нөгөө оюутны хэлсгээр очих юм уу тийм нөгөө бас нөгөө боломжтой болно тийм ээ. Тэгээд мэдээж тэр бүр ингээд цогц шалгалт гарах хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл ном нь гараад, дүрм нь гараад тэгээд одоо ямар төвшний одоо хэдэн оноо авбал юу хийж болох юм гэдэг бүх юм гарах хэрэгтэй. Тэгжээж тэр ингээд цаашаа явна. Тэгэхгүй зүгээр одоо нэг ном гаргаад тэр ном бол зүгээр яг оюутны мэдлэгийг шалгахад тустай байгаа болохоос одоогоор бол яг тэр стандарт болоод батлагдаад ягаагүй учраас тэр болохгүй байна. Тим юу гарах юм бол мэдээж бүх юм цогцоор нь хийнэ гэсэн үг. Тэгэх юм бол тэгээд аянда мэдэгдэнэ. Тэгээд гарсан ном нь жоохон манай оюутнуудад бол код бичин гэхээр нөгөө жоохон хэцүүлтэй. Яг дунд чатны тий бүх нөгөө хийсэн шүү дээ харин тэгэхээр чинь нэг work энэ төр бүгд нөгөө оруулсан учраас нөгөө зарим нь тэр нөгөө юу сайн мэдэхгүй л байна. Ер нь одоо энэ гадаад хүн зориулсан монгол хэлний одоо сурах хүчийг хийх, тест хийх, юу боловсруулах энэ бүх юм чинь бол уг нь бол энэ судалгаан дээр үндэслэж явах хэрэгтэй. Давтамжийн судалгаа гэдэг юм хийх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол гадаадын хүн ямар үг хэлгийг мэдээд яах юм бол энэ төвшөнд ярьж болох вэ? Ойлгож чадах вэ? Ярьж чадах вэ? Найруулж чадах вэ гэдэг энэ бүх юмыг судалгаа хийсний үндсэн дээр тэр номыг хийх хэрэгтэй. Гэтэл тэр ном бол би бол тэр номны редактор учраас би зохиогч биш байхгүй. Тэр номыг яасан гэхээр ерөнхийдөө сайн дураараа тэр за энэ жишээлбэл энэ үлгэрийг авъя. Эсвэл энэ хүний зохиолыг авъя. Энэ эсээг авъя гэдэг ингэж сонгож хийнгүүтээ тэрийг дотор нь задлаад ингээд тэгээ хийсэн байгаа. Тийм учраас энэ жоохон судалгаан дээр үндэслээгүй учраас жоохон төвөгтэй. Одоо ч гэсэн тэр цогц юм гарахад бол тэрийг шууд авчиад тэр дундлын левелийг болгож хийнэхэд бол жоохон төвөгтэй. Тийм учраас бол энэ бас цаашдаа бол ерөөсөө энэ хэрвээ тийм цогц шалгалт хийх гэж байгаа бол энийг одоо бүр үндсээр нь өөрчлөх. Үндсээр ихнээс нь тийм ээ тийм ёстой. Тэгэд ерөөсөө аливаа нэгэн тэр хичээлийн сургалтын тест шалгалт бүх юм чинь бол тийм агсан төвшөнд дээшээ ахих маягаар явах хэрэгтэй шүү дээ. Тэрээс хөрөөний ир шиг одоо ингээд нэг хүндрээд нэг амархан болоод ээж болохгүй. Ерөөсөө жиг агсаар гал хамгийн дээд төвшөндөө ямар байх хэрэгтэй тийм л хэмжээнд бид нэр хийх хэрэгтэй. Тэр энэ асуудлыг бол маш олон жил ярьж байгаа. Одоо боловсролын яам багийн сайд болгоныг одоо шинээр томилогдох ярьдаг. Тэгээд энийг ойлгодог хүн, тэрийг хөөсөлдөг хүн байхгүй. Сайндаа нэг төсөл аваад нэг ном хийгээл хитэн цаас аваад тэгэл дараа хийгддэг ийм зүйл. Одоо харин тэр нөгөө боловсролын яамд нэг ийм юу байгаа. Манай боловсролын яамд нэг үнэлгээний төв гэж байгаа. Тэр үнэлгээний төвийн дарагтай би ярьсан байхгүй. Та нар энэ монгол хэлийг гадаад Mongolian as foreign language юм уу second language энэ зарчмын дагуу энэ монгол хэлний тестийг хийгээд энийг одоо тэр стандартыг батлуулаа. Тэгээд энийг одоо эдийн засгийн хувьд одоо ашигтай бас жишээ тийм шалгалт өгөх юм бол тодорхой хэмжээний мөнгө цаас төлдөг болов. Та нар ч одоо хэрэгтэй, Монголд ч хэрэгтэй, гадаадын хүмүүс ч хэрэгтэй. Ямар нэгэн стандарт юу байхгүй учраас их зовлонтой байж тэгээд нэлээд сайн ярьсан. Тэгээд одоогийн шинэ дарга байгаа тэр ган эрдэнэ гэх тэр хүмүүс ойлголоо гэсэн. Тэгээд энэ бол одоо энэ юуны хүрээнд бол явах байх гэж бодож байна. За баярлалаа. Бид нэр бас нөгөө сургуультай нөгөө оройн дамжаа гэд нөгөө хичээл заадаг. Тэр дамжаанд
хүмүүс ирэхдээ за манай хамаатнууд нөгөө Монголд байдаг эсвэл нөгөө би нөгөө Монголд нөгөө хэл нэгдсэн байхад нөгөө би Монголд очиж бизнес хийн гэх маягаар тэгээд нөгөө бас нэг 10-аад нөгөө хүн цугларч эсвэл нөгөө зарим нөгөө эмээ өвөөнөр нөгөө тэтгэврт гараад нөгөө завтай бодлоод тэгээд нөгөө монгол хэлээ сурыг тийм нөгөө хүмүүс бас ирээд нөгөө хичээлд суудаг. Амьдралын ямар янз бүрийн хэрэгцээний юу бий болж штэ амьдрал тийм ээ. Монгол хэлийг янз бүрийн төвшин сурах мэдэх шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр энд бол бас тиймэрхүү нэг тийм баримжаа стандарттай болчих юм бол тэрийг бас хүмүүс давахын төлөө бас хүн хөдөлмөрлөн, ажиллан, сурна тийм ээ. Тийм учраас. Одоо их сургуульч гэсэн тийм байгаа шүү дээ. Одоо манай их сургууль жишээл юм бол гадаадын оюутан ирээд их сургуулийн ямар нэгэн үндсэн анги сурах гэхэд өөрснөө нэг юм яг юу байгаа, тест мест байгаа. Тэрүүгээрээ л авах гэхээс яг энийг бариад авах гэсэн албан ёсны стандарт тест байхгүй, шалгалтын юу байхгүй учраас тэгэл одоо сайн дураараа л явдаг ийм зүйл. Тийм учраас энийг даруйхан өөрчлөх хэрэгтэй. Энэ өөрчлөх юм бол маш олон хүмүүс хэрэгтэй. Тийм. Манай сургуульд би нөгөө өөрөө хичээл заадаг учраас нөгөө сургуульд Конфуцийн нөгөө сургууль байдаг штэ тий хятад хэл заадаг. Тэгээд нөгөө Сэжон хааны бас нөгөө сургууль байдаг. Тэгээд тэд нэр бол нөгөө банк юм нөгөө олон нөгөө сурах бичиг нөгөө цаанаас нь явуулдаг. Тэгээд итгэлхтэй тэгээд дээрэс нь нөгөө мөнгө төгрөг нөгөө консулын газар нь явуулдаг. Би нөгөө тэдний нөгөө арга хэмжээ тэгээд нөгөө сурах бичгийн хараад нөгөө видео курс гэд монгол хэлний видео курс нөгөө бичүүлмээр байна. Тэр нөгөө Монголд ерөөсөө видео курс гэд бас байхгүй юм тий. Ингээд жишээ нь 2 хүн уулзаад кафед уулзаад за сайн уу мань уу юу вэ тэрийг захиалах уу явах уу гэд тэгээд дараагийн нөгөө бичлэгүүд нөгөө төмөр замын нөгөө вокзал гэх мэт тэгээд нөгөө тийм нөгөө 20 бичлэг байхад л болоо тий. Яг гэвэл нөгөө ярианы нөгөө хичээл дээр ингээд тогтоогоод тий бичлэг тогтоогоод тэгээд тэрийг үзүүлээд заахад л нөгөө маш тус болно гэж бодсон чинь тэгээд тэрийг яаж биелүүлэх вэ одоо хүртэл мэдэхгүй байна. Тэр талаар санал солилцоод хамтарч ажиллаж болно шүү. Наадах чинь чухал санаа байна. Тий. Нөгөө одоо ерөнхийдөө бол байгаа тий бид нөгөө энэ сурах бичгтээ нөгөө аудио хийсэн. Энэ бас нөгөө өвөр Монголын нэг хүүхэд байсан нөгөө энд сургуульд нөгөө магистрант нэг охин байсан. Тэгээд нөгөө тийм нөгөө оборудование аваад тэрийг нөгөө бичлэг хийсэн. Тэгтээ тэр нөгөө как сказать хангалттай биш тийм ээ. Заавал нөгөө видео бичлэг байвал нөгөө сайн л байна. Видео байвал амьд болно, сайн болно тий. Хүн хөрн тий. Тэгээ стандарт нөгөө юу яах вэ? Баярмагшаас уул нөгөө нэг ингэж асуусан нөгөө одоо яг бурятын залуучууд монгол хэл сурахад яг ямар бэрхшээл байна вэ? Тэд нар яагаад одоо цөөн тооны бурят хүмүүсүүд одоо монгол хэлийг сонирхоод байна вэ? Ер нь бол ийм монгол хэлээ сурах сонирхол хандлага ихсэж байна уу гэдэг талаар тань хэлээч. За бурят залуучууд монгол хэл яах вэ? Одоо бурят хэлэл бас нөгөө үзэх сайн төвшөнд гараагүй яагаад гэвэл нөгөө сурах бичиг нь бас нөгөө жоохон ямар нэг стандарт байхгүй тэгээд нөгөө сургууль болгон өөр сурах бичгийг нөгөө сонгоод тэгээд ямар нэг тийм нөгөө бас нэг
нэг замын дагуу гэх юм уу тий тэр нөгөө явагдаагүй байна. Тэгээд одоо бол нөгөө хэдэн жилийн өмнө Бурят FM гэд Бурят радио бий болсонд нөгөө маш их сайн тус үзүүлсэн. Одоо тийш нөгөө хүмүүс очиж нөгөө ярилцдаг өгөө. Тэгээд өдөр болгон тэр хөдөө орон нутгаар улаан өдөж гисэн бүгдээрээ тэр радио сонсож байна. Тэгээд сая нөгөө Бурят ТV тийм ээ Бурят сууг нээх гэсэн. Тэр бас Бурят сууг нээгдвэл маш их нөлөөлөл үзүүлнэ гэж би бодож байна. Тэгээд бас нөгөө Бурят тэгээд ТV үзүүлвэл Бурят сууг бий болоход нөгөө тэгээд нөгөө Бурят нэвтрүүлэг бас дутаад тэгээ эхний үедээ бас төвөгтэй байх гэж би бодож байна. Тэгээд дараа нөгөө Монгол суугийг нөгөө энд юу гэх юм энд харуулах тийм нөгөө юу байхгүй гэсэн. Зөвшөөрөл байхгүй гэсэн. Тэгээд тэр нь хамгийн амархан нөгөө Монгол сууг нааш нь татаад тэгээд нөгөө үзүүлбэл тэгтээ тэргүй хүмүүс ингээд харна шүү дээ. Одоо бол нөгөө хүмүүс нөгөө тарелка аваад Спутникийн нөгөө антенн аваад тэгээд нөгөө хүссэн хүн аваад тэгээд нөгөө өөрсдөө тавьдаг. Тэгээд тэр Спутник нөгөө юугаа авсан бол нөгөө Монгол руу харуулбал нөгөө Оросын нөгөө нэвтрүүлэг бас харахгүй. Аль нэг нь сонгох хэрэгтэй. Тэгээд тэр нь бас тэмд нөгөө төвөгтэй байгаа. Тэгээд янз бүрийн нөгөө арга хэмжээ авч байгаа ч гэсэн нөгөө жоохон хүүхдүүд нөгөө бүр эхнээсээ нөгөө багаасаа нөгөө Орос нэвтрүүлэг, Орос хүүхдийн кино, нөгөө хүүхэлдэйн кино харж байгаа учраас нь тэгээд жоохон нөгөө Орос тал руугаа болж байгаа. Тийм л тэгтээ нөгөө Бурят хэл нөгөө их сургуульд дунд сургуульд нөгөө заавал нэг хэдэн жил сурах ёстой. Тийм нөгөө цаанаасаа улс төрийн нөгөө юу те зарлаг гэх юм уу хуультай. Тэгээд нөгөө хэл сурах хүсэлтэй хүмүүс заавал сурна. Сурахгүй бол нөгөө тэгээд ямар нэг шалтгаан одоод тэгээд сурахгүй гэж би ойлгож байна. Нэг юм асууж байна. Бүрээд асуудал тодорхой боллоо гэж бодлоо. Одоо тэгвэл халимгийг сонсох уу? За одоо Баярман багш нь хэлсэн яг манай халимг үүсэн адилхан болж байна. Би ч манай халимг монгол хэлнээ одоо энэ байдал гэвэл Бурят хэлнээс хэцүү байна гэж бодож байна. Яагаад гэвэл одоо бидний Монгол одоо Монгол одоо төв газраас монголчууд байгаа газраас хамгийн хов газартай байгаа. Бидний Европт амьдарч байгаа. 400 жил туршаар энд амьдарч байгаа. Тэгээд энэ учраас манай одоо хэл болвол халимг монгол хэл болвол одоо тийм хэл мэддэг хүмүүс жил үрвэсийгээд баграад явна. Тоон баграад явна. Бас одоо залуучууд болвол одоо англи, орос, англи, өрөө хэл сураад еврей тэр халимг монгол хэл сурахгүй байна. Тэгээд одоо халимг монголоор ярьдаг, халимг монголоор ухаалдаг
сан боддык күмүсүн ода процентер ават үзбүл мини бодлар 15% бәне. Зун хубасы 15%. Ода окла. Эдне 15%-ас ихинхин ода ихин астайчут. Ода тим болчана. Ода бидин ода басыгат хочана мана халмик хил болгул, халмик монгол хил болгул бас мана халмик улсын түрүн хил болжана. Орс хил халмик монгол хил адилхин юта ода 용교류 오다 요다 대신 티 아주 바히였다 일초도 한국 몽골 힐팀 오도 한국 몽골 힐 медик күмүс 조금 байна эн басник тим маш одог чухал асуудал байна тэгээд бас энэ хэдүү жилийн эрэгтэй басыгат шин одоо юуна даслуур хийсэн байна. Одоо нэг удаг дунд сургуулийн нэг ангиас аван нэгээд 5 дугаар анги хүртэл тэр шин нэг даслуур хийсэн. Бас тийм ажил хийж байгаа гэвч одоо залуучуудыг яаж игээд эврэ төрсөн хилэндийгээд зөрлөд явуулахтай бас тийм нэг асуудал их байна. Одоо энэ хэдэн баярма бас хэлсэн Буряттай одоо FM радио болоод бас тийм нэг сайн туршилгаа үзүүлж байна. Бидэн бас түүний тухай бас игээд бодж байна гэвч тэр нь бас маш их мөнгө зардал их болж байна. Тэгээд тийм асуудал бас манай толгоочтой бас тэгээд хэлсэн. Тийм нэг FM радио юм уу тэр тийм нэг юм хийх хэрэгтэй эрхвч тэр өдөр бүр игээд халмик хэл халмик монгол хэл игээд машинд явах юм уу тэр гадаа явах юм уу игээд сонсогдоод байх гэж игээд бодж байна. Яагаад гэвэл манай элстад ирвэл та одоо халмик монгол хэл та сонсохгүй. Яагаад гэвэл гадаад явж байгаа хүмүүс халмик монгол хэлээр ярихгүй байна. Цөөхөн нэгэд ярьдаг. Тэгээд энэ учраас энэ манай тим удаг юм удаг хэлний тим байна. Удаг хэлний удаг эргэнтгэ ингэж баярма юм билээ тэр информационная среда гэх юм. Мэдээллийн орчин байна. Тийм мэдээллийн орчин тийм. Тэгээд тэр энэ одоо хэлний орчим одоо манад тийм гадаа явбал хаяабал тийм удаг орчим удаг орчим эргэнтгөө одоо байхгүй байна. Энэ бас нэг тийм асуудалтай юм байна. Тэгээд тийм юм болж байна. Одоо энэ жилийн эргэстэй удаа манай халмик хэл хөгжилд эсавбал удаа цаашаа юу болохын тас удаа санахгүй байна. Удаа цааш яану манай хэл дэлгэрнүү манай залуучууд халмик хэл таснуу бас одоо нэгэд бас тийм залуучууд бас одоо гарч ирнэ тийм хэл сурахаар сэддэг одоо монголоор сонирсдаг монгол улсад яваад тэндийгээд хараад манай тэр өвкнэрийн газаргийгаа тэгээд тэнд очоод тийм залуучууд бас байгаа. Одоо тэд монгол одоо яс санкшул мэдээд
бассудак амдрил жахуй харжуйзат тэгээд буцаад ирвэл тэднээ одоо санаа сэтгэл бас ийм тийм одаг хальмиг монгол хэл тэр тод бичиг ходон бичиг заавал сурах хэрэгтэй байгаа тийм одоо санаатай залуучууд бас байна. Гүйвч тэдэндээ бас игээд урмут өгөөд цаашаа тэдэндээгээд дэнг тус гүргээд игээд бас игээд явах хэрэгтэй гэж бодож байна. Яг бас нэг асуудал энэ Монгол улс болвол маш хол байна. Тэгээд тийм олон залуучуудыг явуулахтай тэр эдэр настайчуд явуулахтай бас хэцүү байна. Зам маш хол байна. Гэвч одоо игээд ийм одоо энэ орчин цагт болвол да энэ интернет байна. Бас тийм залгалда юм одоо барих юм нь одоо бид нь одоо энэ стрим гэж байгаа. Игээд залгалда барьдаг одоо арга зөндөө байна тий. Тэгээд одоо игээд хоорондоо игээд холбоо бариад өдөр бүр игээд ярилцаад одоо ухаан тоолран мэдүүлээд игээд явах хэрэгтэй. Энэ нэг хоёрдугаар асуудал болвол одоо бидний одоо ярианыг хэлэн болвол бид нь одоо монгол хүмүүсийг сайн ойлгож байна, мэдэж байна. Бурят улсыг бас сайн ойлгож байна, мэдэж байна тийм ээ. Ярианы хэлээр зөв манай бичгэн хэл болвол тус тустай болж байна. Манай халимаг хэл орчин цагийн монгол халимаг хэл тустай. Монгол улсын орчин бичиг тустай болж байна. Бас бурят улсын бичиг орчин цагийн бичиг бас тустай. Өвөр Монголын бичиг бас игээд ходон бичгээр игээд явж байна. Тэгээд тийм нэг бас чухал асуудал байна. Бид нэгээд манай ярианы хэл өөрхөн болдог боловч бид нэгээд ярьж агаад нэг нэвтрүүлээд урдаг тийм ээ. Нэг мэддэг ойлгодог. Манай бичиг болвол тус тустай игээд байна. Энэ бас нэг асуудал, бас нэг чухал асуудал байна. Жишээл хитэд хүмүүс, хитэд дунд улс, хитэдчүүд одоо ар үзэгтэй байх хитэдчүүд, өмнө үзэгтэй байх хитэдчүүд ярихтай нэгээ нэвтрэхгүй байна, ойлгохгүй байна. Гэвч тэднийг нэгдүүлдэг тэднээ бичиг тийм ээ. Тэгээд тэдэн бичгээр нэгээд мэддэг. Бидэн болглоо нэгэ ярианы хэлээр мэддэг, ойлгодог. Зүг бичиг тамгаар нэгэ мэдэхгүй байна. Тийм нэг асуудал та. Бас нэг асуудал ямар гэвэл одоо зөвлөлтөн цагт бидний одоо юу тэр юм бэлээ нэр төмөө ондоо болсон. Манай халимгийн нэр төмөө, Монгол улсын нэр төмөө, бурядын нэр төмөөтэй бас адилхан биш. Энэ бас нэг асуудал. Бид нь одоо жишээл нэг илтгэл юм бичсэн цагт юу тэр эрдэмтэн тэр тийм нэг илтгэл тавьж явах юм уу? Тэгээд халимаг хэлээр игээд бичвэл та манай нэр төмөөг мэдэхгүй, ойлгохгүй. Ягаад гэвэл манай нэр төмөө бахан ондоо байна тийм ээ. Энэ бас нэг асуудалтай болж байна. Одоо бид нь одоо залуучууд болвол одоо энэ хэдийн жилийн хэрэгцээ одоо Монгол улсаас нэр шин одоо өгмөд шин одоо байдал одоо юутай орчимтай игээд хол улсын тийм одоо нэр төмөө аваад одоо Монгол хэлээс аваад игээд орулмаар байна. Ягаад гэвэл одоо манай залуучууд Монгол залуучуудлаа игээд нэг нэр төмөөтэй болтхаа игээд ухалж байна. Ягаад гэхлээр дараа нь нэгэ түгээ игээд
санаж байна. Тийм байна. За ер нь маш сонирхолтой ер нь бол нөгөө нэг яг миний асуух гэжсэн асуулт руу баг ивэл огшин юу яриа шилжчихлээ л дээ. Одоо яг ингээд Монгол улс ингээд хотон Монгол өчигтэй ингээд 2025 оноос албан ёсоор шилжиж байна. За одоо халимагт болохоор тод бичгийг сурах хөдөлгөөн эхэлж байгаа шиг байна. Яг таны хэлж байгаагаар яг одоо бид нар ингээд Монгол улсад энэ хөдөлж байгаа хөдөлгөөнийг давалгаалвал бүгдээрээ одоо өвөр Монгол, ар Монгол, Бурят Монгол, Халимаг Монгол бүгд Монгол өчгөрөө юм хотон Монгол өчгөрөө ойлголцох нэг юм нөхцөл бүрдэх юм шүү. Тэгээд хэрвээ энийг одоо та бүхэн дэмжижээвэл бас ингээд юу бат ирээд огчтол төвлөрөөд нэг юм тий юу нэг юм юу байж болох юм шүү. Уухалсан нэг юм хөдөлгөөн, чаленж маяг юм. Та юу гэж бодож байна? Тэр ер нь одоо энэ манай улсын хэмжээнд миний бодлоор бол урд өмнө байгаагүйгээр Монгол бичгийг сэргээн дэлгэрүүлэх тухай асуудал одоо босч ирж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ түрүүн би хэлсэн тэр өвөр Монголоос эхлэлтэй тэр хөдөлгөөний үр дагаварч байна. Дээрээс нь манай энэ дотоодын хууль дүрм журм хөтөлбөр тийм ээ энэ бүх юмнууд нь бас ингээ гараад ирлээ. Тэгэхээр энэ бол нөгөө дохироо бүрднэ гэдэг шиг гадаад дотоод аль талдаа бол юу бий болж байгаа. Дохироо одоо бий болж байгаа тийм зүйл. Тийм учраас миний бодлоор бол тэрийг энэ залуучуудыг бас өөрийнхөө нэг үндэсний соёл бичиг үсгээрээ бахархах тэр сэтгэлгээг нь хөгжүүлэх үүднээс бол тал бүрийн дэмжлэг бол мэдээж хэрэгтэй. Ялангуяа тэр сая чиний хэлсэн шиг тэр одоо челленж маягийн зүйл ялангуяа нийгмээр энэ чинь улс нэг дэлхийд даяараа ч юм уу ингээд давлгаалдаг, дагдаг ийм одоо нэг тийм уур амьсгалтай болчлоо ш. Тэгэхээр энэ бол бас тийм сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Хоёрдугаарт нь манай энэ өвөр Монголд чинь бол Монгол бичиг илүү сайн дэлгэрүүлж тэнд сургалт за дээрээс ном хэвлэл ингээд асар их хүчтэй явж байгаа. Тийм учраас энэ ар Монголд Монгол бичиг дэлгэрүүлэх, олон хүн сургах, амархан сургах, тийм ээ. Амархан сонирхолтой хүүхд залуучууд сонирхолтой байх байдлаар бий болох талаас нь бол харин эдгээр бас биднэрт туслах хэрэгтэй байна. Яг одоо тийм цаг үе нь бол одоо бас яг бий болоод байна. Тийм учраас бүгдээрээ энэ одоо технологийн энэ одоо зуунд тийм ээ бүгдээрээ хамтарч ажиллаж яаж юу хийвэл хамтарч ажиллаж болох вэ гэдгийг бас судлаад тэгээд юу гаргая гэж бодож байна. Тийм челленж маяг юм хийгээд тэгээд давлгаалах нөлөө хүчтэй нөлөө үзүүлнэ гэж ингэж бодож байна. Ер нь жоохон тийм хамтын ажиллагааны юмнууд нэлээд хэрэгтэй байгаа юм л да. Бид нар миний одоо мэдж байгаагаар бол энэ хамтын ажиллагаа бол энэ бүрээд халимагт бол ер нь баг байхгүй дээ. Хэцүү. Одоо манай багш нар ихэд жишээлбэл холбоо харилцаа маш муу байна. Тийм ингээд дорол ингээд нэг юм хийгээд байдаг. Тэгэхээр эднэрийг уг нь ингээд жоохон тийм нийлүүлдэг, холбодог, хөтэлдэг тиймэрхүү байдалтай байх юм бол өшөө илүү хүчтэй болох ёстой. Тэгэхээр бие бинийгээ дэмжих ёстой. Тэр талаас нь ялангуяа тэр саяын тэр өвөр Монголд гардаг шиг тийм асуудал гарах юм бол бүгдээр хамтарч оролцдог, санаа оноогоо нэмэрлэдэг, тийм ээ дуу хоолойгоо нэмэрлэдэг ийм байх юм бол ер нь их зүйтэй зөв зүйл. Энэ дээр би бас сая бодож илээ л да нэг зөвхөн Монгол турхтны одоо нэг юу залуучууд явдаг Монгол хэлний зуны сургалтыг ингээд гоё 3 улсаа давнуулаад юм уу 4 улсаа 3 улс л юм да тийм ээ Монгол юу Орос Хятад 3 гэд эсвэл одоо юу халимаг бүрээд юу Хятад одоо виз асуудалтай болох нь уу юу санхүүгийн асуудал яаж шийдэх нь эсвэл халимаг бүрээд Монголд ингээд ээлжилж явуулдаг байдлаар
зөвхөн гэхдээ Монгол үндэстний одоо нэг халимаг буряд одоо өөр Монголын бас ар Монголоос ингээд залуучууд ингээд зуны сургалтанд суудаг одоо би эндээ заах юм байдлаар ийм зохион байгуулалт илүү сонирхолтой юм шүү бас. Тийм байж болно. Тэр маш зөв санаа байна. Ер нь бол одоо Монгол үндэстний залуучууд цуглаа тэгээд хийвэл сонирхолтой. Тэр яаж хийх үү, яаж гоё болох уу? Тэр талаас нь бид нар бас ярилцж байна. Ер нь энэ зуны сургууль хийжсэн туршлага бол угаасаа биднэрт бас байгаа шүү дээ. Зүгээр яг ингэж одоо Монгол үндэстнийхээ хэмжээнд хийдгүүл байсан болохоор зүгээр гадаадын оюутан сурвалжлагч, докторант энэ төр хүмүүстэй бол янз бүрийн байдлаар хийжсэн. Холимог маягаар хийжсэн тийм зүйлүүд байгаа л да. Ер нь бол одоо энэ хэрвээ ковид ингэж гайгүй болоод эргээд одоо хэвийн байдалд орох юм бол иймэрхүү чиглэлийн юмнуудыг хамтарч хийхэд бол одоо хамгийн гол харилцаа чухал байна. Одоо иймэрхүү маягаар ингээд бүгдээр бие бинийгээ таньж мэдээ тэгээд холбоотой байж харилцан хамтарч ажиллая. За манай Бурядаас манай халимгаас Жаа багш нь хэлсэн удаа зуны сургууль маш тооны юм болж байна. Болох. Тэгээд залуучууд ийм юмд орвол тэгээд хамгийн түрүүнд тэгээд санаа сэтгэлийг онгдаруулах хэрэгтэй болж байна. Миний бодлоор. Ягаад гэвэл одоо санаа сэтгэл тэгээд Монгол санаатай Монгол ухаантай Монгол юутай одоо байвал одоо яга улуучин одоо еврей төрсөн халимг монгол хэлэн дасаад авна. Тийм болж байна. Миний бодлоор. Одоо хэдэ бас миний оюутнууд залуучууд тэгээд монгол одоо тэгээд юунд монгол сэтгэлтэй болоод халимг монгол сэтгэлтэй болоод тэд нь одоо дасаад авна. Тий. Ер нь бол нөгөө Монголдо нөгөө аяархан учраас нөгөө ерөнхийлөгчийн зохион байгуулдаг зуны сургуульд оролцдог. Тэгээ маш өндөр үнэлгээтэй тэгээд маш сонирхолтой амар олон нөгөө танил нөгөө оюутантай танилцаад тэгээд маш өндөр сэтгэлгээтэй ирдэг. Тэгсэн ч гэсэн нөгөө ингээд халимаг буряд Монгол ингээд хоорондоо нөгөө зуны сургууль явуулбал аюу гой санаа байна. Тэгээд тэрийг бол тэгээд нөгөө бид нар жишээ нөгөө Монгол хэлний зуны сургууль хийх гэсэн чинь нөгөө дандаа л нөгөө мөнгөгүй тэгээд нөгөө мөнгө хаанаас олох вэ л тийм нөгөө асуудалтай нөгөө яадаг асуудалтай болдог. Тэр нь бол нөгөө жишээ нөгөө том компани нөгөө ингээд нөгөө реклама өөрийгөө нөгөө ингээд сурталчлах гэх юм уу тийм ээ. Тийм нөгөө компаниас ингээд мөнгө аваад эсвэл нөгөө тэтгэлэг гэдэг тийм ээ. Тэтгэлгийн нөгөө бас мөнгөтэй байл. Тэгээд олон нэг 10 биш нөгөө олон хүний ингээд зуны сургууль хийвэл зүгээр л гэж би бодож байна. Тийм маш гоё санаа байна. Тэгээд нөгөө Батэрид багштай нөгөө хамт нэг жишээ та нөгөө ном бичвэл ямар нэг материал хэрэгтэй юм уу, бурайд материал ингээд харьцуулах ч юм уу, тийм нөгөө ажил дээр ажиллахыг бэлэн байна. Тэгээд би бол өөрөө нөгөө 4 дахь сурах бичгээ бол нөгөө Монгол ёс заншилтай холбоотой нөгөө ном гаргах, оюутнуудад нөгөө ном гаргах санаатай байсан. Ингээд нөгөө өдөр болгон хуучин тэр нөгөө аяг тавг ч юм уу тийм ээ. Дөрөв
дөрөв ганцаг энтрийн юмнуудыг нөгөө хэрэглэхгүй учраас нь бүрээд нөгөө залуус ингээд мартаад ч юм уу тий хотод байдаг хүмүүс нөгөө оюутнууд мартаад тэгээд тэр нь нөгөө ийм юмд хэрэгтэй тэр нөгөө ийм хиллэг нөгөө поговорка скороговорка тийм юм байдаг тэр нь нөгөө юутай холбоотой байдаг тийм нөгөө сурах бичиг гаргамаар байна. Тэгээ орон судлах тэгээд дээрээс нь нөгөө ёс заншил нэг номдоо багтаагаад ч юм уу тий. Нөгөө Монгол нүүдэлчдийн нөгөө тайлбар тол нэг 2 бодтой байсан тийм ээ. 3 дахь нь нөгөө авч хамжаагүй байгаа. Тиймэрхүү маягийн нөгөө хідэн бас нөгөө халимаг бурайд Монгол тэгээд бас нөгөө харьцуулбал бас сайн байна. Тэгээ өгнүүдийг харьцуулаад тэгээд нөгөө манай ээжийн нөгөө гаргасан бас ном байдаг. Бурайд эртний байдлын нөгөө тайлбар тол гэдэг. Тэгээд Пүрбиев багшийн нөгөө халимаг тийм нөгөө тол байдаг. Тэгээд Монголд бол нүүдэлчдийн товчтой нөгөө нүүдэлчдийн тайлбар тол. Тэгээд нөгөө тийм 3 ч юм уу харьцуулах ч юм уу нэг ямар нэг аргаар тийм ном гаргавал маш их хэрэгтэй гэж би бодож байна. За тэгэхээр ерөнхийдөө манай одоо яриа нэлээд сайхан өрнөлөө. Тэгээ хэд сонжрох үүднээсээ би ер нь багцлаа гэж бодож байна. Тэгэхээр ерөөсөн ярианы тусаас юу яагаад санаа аваад би ерөнхийдөө юм 3 ажлыг эхлээд хэдүүлээ хоорондоо нэг юм санал нийлээд явал ажлын баг гаргуул зүгээр юм уу гэж бодож байна. Нэгдүгээрт одоо тэр нөө видео хичээл хийх асуудлын тухай ярьсан. Тэгээд халимгаас ч бурайдаас ч ерөнхийдөө их дэмжлэгтэй байх шиг байна тэр санаа. Тэгэхээр видео хичээлийг одоо яг ямар агуулгаар гаргах вэ гэдгийг агуулгынхаа хувьд хэдүүлээ сайхан тохирох хэрэгтэй баха. Тэгээд ерөнхийдөө Монголд байгаа юм чинь бат ирээд багш тэр ерөнхийдөө энэ санаа төвлөрөөд оюутан энтер олоход монголоор ярьж байгаа оюутан энтер олоход бол амархан байх гэж бодож байна. Нэгдүгürt хоёрдугаар зуны сургалтын бас хөтөлбөрийн талаар ярилцаад тэгээд яг нэг харьцангуй нөгөө Орос Монголын нөгөө ханшийн зөрүү харьцангуй ойролцоо учраас зөрүүгээ нэг тогтоод дундаа яг нэг жилдээ нэг тогтмол нэг төлбөртэй байхаар тийм нэг хийж болох байхаа гэж бодож байна. Хоёрдугаар 3дугаарт нь болохоор энэ нөгөө бас орчин цагийн монгол хэлний онлайн ийм платформ нээвэл ямар вэ? Монгол улсын сургуулаа ер нь бол ингээд оролцуулаад оюутнуудаа идэвхтэй оролцуулаад тийм бас ийм байвал энэ 3 санааг юуны төрөнд бид нэр хамтдаа хийж болох юм шиг санагдчих байна. Тэгээд энэ саналууд бүгдээр ингээд явсны дараа нөгөө ном тэгээд тэр дотроос одоо ингээд номон дээр ажиллах тийм иймэрхүү юунууд хамт ажиллагаа өрнөд эхлэнгүүд номын санаар орж болох байхаа гэж бодож байна. Тэгээд зуны сургалтыг бол яг түрүүний хэлснээр яг Монголд нэг, халимагт нэг, ингээд нөгөө Бурайдад нэг, тэгээд өвөр Монголдод нэг ч юм уу те яг байдал цаг үе сайхан болоод ирвэл ингээд алгасаад явуул яг ингээд нөгөө нэг залуучууд яг нөхцөл байдлуудаа харилцуулж үзэх. Тэгээд дээр нь нөгөө нэг өөр те одоо халимаг аялга тэгээд одоо Бурайд аялга яг төв халахын аялга тэгээд өвөр Монголын одоо хуучин Монгол аялгаараа ингээд суралцах бас хооронд нь ялгагдах. Тэгээд яг түрүүний саяны Баярмагшин хэлж байгаа юм харьцуулсан одоо монгол хэлний харьцуулсан одоо судлууд бас их хөгжих боломж бүрдэх болов гэж бодож байна. Тэгээ бүгдийн зэрэг хийх гээд бас үзээд ээж болохгүй хаа. Тэгээд ямар ч үсэн ийм санаа байна. Тэгээд энэ санаануудаа тэмдэглээ. Тэгээд одоо бүгдээрээ холбоотой болсон юм чинь та тэгээд бид хэдийн зүгээс болохоор ингээд платформуудыг аль болох ингээд тавьж өгье. Оюутнуудын одоо онлайн уулзах платформ ч юм уу эсвэл одоо судлаачдын уулзах платформ эсвэл одоо ингээд яг та бүхэн шиг ингээд яг монгол хэл шинжлэлийн одоо хүмүүсүүдийн яг
энэ уулзлагын платформуудыг онлайн платформуудыг бол манай энэ язгуур мөнх хүртээ гэдэг төрийн бас байгууллага бол хийж өгье. Тэгээ та бүхэн ингээд хамтдаа сайхан монгол хэлээ түгээх ажилдаа нэгдэцгээ нэ. Тэгээд одоо товчхон хаагаад нэг явахчих уу. За. Тэгээ. За тэгээ. Зарим хүн машиндаа суудсан байх шиг шүү дээ. За өнөөдрийн яриа бас одоо хамгийн гол миний бодож байгаа зүйл бол энэ алимыг бүрээд Монгол улсад байгаа энэ монгол хэлний нэг чиглэлийн нэг зорилгын төлөө ажиллаж байгаа хүмүүсийг хол усанд хамгийн гол чөлөөтлөөр орж байна гэж бодож байна. Энд хишгээд их баярлалаа. Одоо бид нэр бие бинийгээ мэдээд байгаа мөртлөө ингээд халугдчих юм ингээд хаа байсан Английн Эдинбург сууж байгаа хүнээр ингэж хэрүүл халугдна гэдэг бол сони юм. Тэгээ хамгийн гол нь одоо бие бинийгээ хэдийгээр мэддэг ч гэсэн бид нэр одоо яг улам ойртож хамтарч ажиллаж хийх зөндөө байгаа. Тэгээд энэ ажил дээр саяын гişгийн хэлсэнчлэн тэр зуны сургуулийг тэгээд тэр платформ тэгээд одоо нэг сорох хүчиг гарын авлага хийхдээ бол хамтарч ажиллаж болно. Янз бүрийн материал хэрэгтэй бол биднэрт бас хэлээрээ ингээд янз бүрийн талаар бол ажиллахад бол би бэлэн байна. Би бол ер нь бол ажлын төлөөлөл байдаг хүн байгаа. Тэгээд зогсоо чөлөөгүй ажиллах сонирхолтой. Зүгээр суудаггүй, тийм өвчтэй. Тийм учраас бол одоо их ажиллаар марчна гэж санаа зовох хэрэггүй шууд. Одоо тийм санал байна гэдэг ингээд хэлэх юм бол ерөөс зохион байгуулалт хийж болно. Маш олон төрлийн юм хийж байгаа. Одоо бол нэг 20-30-аар бараг төрлийн юм дээр ажиллаж байгаа. Гэхдээ тэр бол ерөөсөө санаа зовох юм байхгүй. Нэгийг нь бол жоохон хийгээд яах юм бол дараачих нь их маягаар ингээд нэгээр нь сэлгэж амраад ингээд явчихдаг. Тийм аргатай. Тийм учраас өчигдөр шөнө би нэг ажил дууслаа. Энэ монгол англи хэлний хэл зүгийн толбичиг 500 хуудастай. Тэг бараг бүтэн жил суулаа. Тэгээд ерөөсөө нөхцөлгүйх ажилтай юм байна энэ. Тэгээд энэ ажлаа дуусгаад нэг сайхан урууга амраагаад өнөөдөр ингээд та нартай яриад хаа байсан халмиг суугаа энэ ойрхон бүрээдэд байгаа хүмүүстэй ингээд сэтгэлийн үгээ хэлцээд сайхан ярилцсандаа баяртай байна. Энэ бол бидний бас л одоо энэ монгол соёлын төлөө хийж байгаа сэтгэл зүтгэл ажил төрөлшүүл гэж би бодож байна. Энэ бол цөөхөн монголчууд бүгдээр хэмбэхгүйгээр дор бие биенийг дэмжээд ингээ сайхан ажиллаж амьдарцгаая гэж уриалж байна. За их баярлалаа. Та бүхэндээ өнөөдөр нөгөө танилцсандаа маш их баяртай байна. Тэгээ дараагийн ажил маань их амжилттай болно гэж бодож байна. Яагаад гэвэл нөгөө 3 орны бараг 4 орны болж байгаа. Тэгээ 4 орны нөгөө хүч ингээд нэг болгоход заавал нэг юм бүтэн. Тэгээд энэ их ажилд нөгөө оролцсондоо тий нэг өчүүхэн ч гэсэн нөгөө хувь нэмрээ оруулвал би маш их баяртай байна. Тэгээд ажиллахад нөгөө бас үлээ. Тэгээд ямар нэг нөгөө төслүүдийг ингээд нөгөө юу гэх юм төслүүдийг мөрөөдөлтөө нөгөө ингээд ойрхон болгоход маш их баяртай. Тэс баг бас нөгөө тэсэн ядаж нөгөө ажилламаар л байна да. Бяну. За ивэл. За танд бүгдээрээ бүх тандаа удаа маш их баяртай байна. Удаа танилцсандан игээд эндэр яриад тогсондан игээд күнсэндан танаа удаа сонсон юм удаа сонсоод бас маш баяртай байна. Багшд баяр хүргэе тийм
шин ном бичээд дуусанд бас баяр хүргэе. За тэгээд заавал игээд бас ийм ямар болооч нь одоо хэрэг юм хүм хэрэгтэй болвол энд халимг улстай бас игээд халимг улсаас ямар нэмэр юм хэрэгтэй болвол бас би энд бэлэн байна. Тэгээд энэ манай халимг Монгол тэр хэл бичиг дэлгэрүүлгэнд дандаа игээд бэлэн байна. Манай Бурят улстай маш менд дэвшүүлж байна. Бүх хүмүүстэй бас танил үзэлдээ менд явуулж байна. Тэ. За энэ өнөөдрийн лайв хэлцүүлэгт оролцсон Батэридөө багштай, Ивэл багштай, Баярмаа багштай их баярлалаа. Тэгээд биднийг бас үзэл сонирсгосон бүх одоо Монгол туурхтан үндэстнүүдэд их баярлалаа. Тэгээд дараагийн уулзалтууд маань илүү их өөр өгөөжтэй, илүү ахицтай байх болтугай. Тэгээд өөр монголчууд маань бас нэмэгдэх байхаа гэж найдаж байна цагийн аясаар. Тэгээд та бүхний одоо ингээд ажил үйлс өөдрөг сайхан бүтэх болтугай, та бүхэн эрүүл их байх болтугай. Тэгээд Монгол төмөн бүгдээрээ дэлхийн төмөн олонны төрөө магнад явах болтугай. Тэгээд монгол хэлээр бид биш, зөвхөн бид биш, монгол турхтнаад аваад дэлхийд даяар монголоор хэлээр ярьдаг болохын төлөө хэдүүлээ урагшаа. За тэгээд 9 цагаа хөсөлж биелэх болтугай. За баярлалаа. Бүгдээрээ хорой. За бака. Баяртай. Баяртай.